За юу яцгаана? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэд хүргэе. Өнөөдрийн маань дугаар Америк нэгдсэн улсын гэрчлэнгийн ярилцлагад асуугддаг түгээмэл асуултууд болон тэдгээрт хэрхэн хариулах талаар видеоны маань 2 дахь дугаар инхүү хүрч байна. За хэрв та өмнөх дугаарыг маань үзэж амжаагүй байгаа бол манай сувг руу ороод үзээрэй. За мөн subscribe хийж дараагийн дугаарыг цагаалгуулаа авахаа мартаоцай. За ингээд эхэлцгээе. Асуулт 11. Did your son study in the United States? Did your son study in the United States? If yes, where? За таны хүүхэд Америк нэгдсэн улсад суралцдаг уу? За суралцдаг бол хаана суралцдаг вэ гэсэн асуулт. За сурдаггүй бол no he doesn't study гэж хэлж болно. За хэрэг сурдаг бол yes my son studies at Harvard University. Yes my son studies at Harvard University. За тийм манай хүү Харвардын их сургуульд суралцдаг. За мөн хэдгээр курст сурдаг эсвэл ямар мэрэгчлэр сурдаг гэдэг асуух магадaltaй тул эдгээр мэдээллийг бас бэлдэж ороорой. За асуулт 12. What visa did your son enter the United States? What visa did your son enter the United States? За танай хүүхэд Америк нэгдсэн улсад ирэхдээ ямар визтэй байсан бэ? За энэ асуултад үнэн зөвөр хариулах хэрэгтэй. За хэрв сургалтын визээр ороод дараа нь ажлын виз болгосон бол My son entered the United States on student visa, but later on he changed it to work visa. My son entered the United States on student visa, but later on he changed it to work visa гэж бол хэлж болно. За консулын ажилтан энэ хүн мэдээллийг шалгах боломжтой тул үргэлж үнэн зөв хариулт өгөх хэрэгтэй шүү. За асуулт 13. Is your son married? Is your son married? За танай хүүхэд гэрэлсэн үү? За yes and no гэж хариулна. Yes, my son is married. За эсвэл no, my son is not married. За тийм манай хүүхэд гэрэлсэн. За эсвэл үгүй манай хүүхэд аргаан гэрлээгүй байгаа. За асуулт 14. Does your son have any children? Does your son have any children? Танай хүүхэд өөрийн хүүхэдтэй юу? За yes and no гэж хариулна. Yes, my son have a child. Yes, my son have a child. Эсвэл no he doesn't. No he doesn't. Тийм ээ манай хүү хүүхэдтэй. За эсвэл үгүй манай хүү хүүхэдгүй. За асуулт 15. Is your daughter pregnant? Is your daughter pregnant? За таны охин жирэмсэн үү? За үүнд адилхан yes no гэж хариулах ёстой. Yes, my daughter is pregnant. Yes, my daughter is pregnant. За тийм ээ манай охин жирэмсэн. За эсвэл No, she's not. No, she's not. Үгүй манай охин жирэмсэн биш. За асуулт 16. Will your wife accompany you on your trip? Will your wife accompany you on your trip? Таны эхнэр эсвэл нөхөрт нь тантай хамт аялалд явах уу гэсэн асуулт. За үүнд хэрв хамт явах бол Yes, my wife will accompany me on my trip. Yes, my wife will accompany me on my trip. Тийм ээ манай эхнэр та хамт аялалд явна. За асуулт 17. За хэрв эхнэр нөхөртөөж ганцаар аялалд явах хүсэлт өгч байгаа бол за ийм асуулт бас асууж болно. Why are you traveling alone? Why are you traveling alone? Та яагаад ганцаараа аялж байгаа вэ? Яагаад хамт аялах хүсэлт өгөөгүй вэ гэсэн асуулт. За үүн жишээ My husband is unable to get leave to go to the United States. My husband is unable to get leave to go to the United States. За манай нөхөр одоогийн байдлаар надад Америк нэгдсэн улс руу аялах боломжгүй байгаа. За асуулт 18. When do you plan to travel? When do you plan to travel? Та хэдийгээр аялах төлөвлөгөөтэй байна вэ? Та хэдийгээр аялах төлөвлөгөөтэй байна вэ? So we plan to travel in January. We plan to travel in January. За бид 1 сард аялах төлөвлөгөөтэй байна. За эсвэл 2 сард бол we plan to travel in February гэж хэлж болно. За асуулт 19. За өмнөх асуултаас болон Why do you want to travel at that time? Why do you want to travel at that time? Буюу яагаад заавал энэ үеэр аялах төлөвлөгөөтэй байна вэ гэсэн асуулт. За үүн шалтгаанаа бичнэ. За жишээ нь My son has arranged for leave from work during that period. They will be able to show us around then. My son has arranged for leave from work during that period. They will be able to show us around then. За манай хүүхэд
биднэрт юм үзүүлэх зорилгоор тэр үеэр ажилласаа чөлөө авч байгаа тул энэ үеэр явж байна гэж хэлж болно. За асуулт 20. What are you going to do in the United States? What are you going to do in the United States? Америк нэгдсэн улсад очиод юу хийх төлөвлөгөөтэй байна вэ гэсэн асуулт. За we are going to travel the interesting places like Disneyland, Niagara Falls, Washington DC, Las Vegas, and spend time with our son. So we are going to travel the interesting places like Disneyland, Niagara Falls, Washington DC, Las Vegas, and spend time with our son. За бид хүүхдүүдтэйгээ хамт байхын хажуугаар Disneyland, Niagara-гийн хүрхрээ, Washington хот, Las Vegas хот гэх бид сонирхолтой газруудаар аялах төлөвлөгөөтэй байгаа гэж хэлж болно. За энэ нь мэдээж таны ямар хотод очихоос бас хамаарна. За тийм учраас очих гэж байгаа газрынхаа сонирхолтой газруудыг интернетээс хайж олоод бичээд ороорой. За ингээд Америк нэгдсэн улсын ишлэгийн ярилцлагад түгээмэл асуултууд болоод түүнд хэрхэн хариулах талаар 2 дахь видео маань ийхүү дуусаж байна. Дараагийн дугаар тундахгүй орох тул манай сувгийг subscribe дарж цагаалгүй хүлээн аваарай. Ингээд дараагийн видеогоор уулзлаа. Түр баярлалаа.